өрөөдөрөө нисдэг хүүхара дуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайрлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаалт усыг ихмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон эцэг найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатан нэстэггүй нааш ирж юм боо шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын ихчий тийм байна ямар гоё юм бэ Тэрийг заавал биелүүлэх болохоор анхаар гэж хүчнэ. Сайн байцгаана найзуудаа, сайн байцгаана хүүхдүүдээ мөнхиотхон нэвтрүүлэг эхэлж байна. Найзуудаа, би өнөөдөр маш чухал зүйл хийж байна. Та нар миний юу хийж байгааг мэдмээр байгаа зү. Би танад хэлье заяа. Би өнөөдөр зорилгоо бичсэн. Тэгэхээр миний айрын өдрүүдийн зорилго гэвэл 1. Хичээлээ сайн хийж энэ үйлрэл онц гарах. 2. 2 өдрийн дотор шүлгээ цээжилж самбарын урд гарч багтаа шалгуулах. 3. Өндөр болох. Харин 4-гийн бодчихлээ. Хөөе, шидэрхээ. Хөөе, нэстэггүй санаа. Чи яг юм байсан биш. Би чамайг хаасаагүй хайсан. Том өрөөгөөр хайсан, өөрхөө өрөөгөөр хайсан. Тэгсэн чи би чамайг яг өрөөнд байгаах гэж одоо хараадсэн чи энэ байж шин. Би чамайг нэстэггүй намайг хаагаад олохгүй болохоор миний өрөөнд ороод ирэх байх гэж би чамайг хүлээгээд өрөөндөө цож исэн байхгүй юу? Шидэрхээ. Би нэг хүн олохтой сайн юм аа. Хоёулаа нууцтай олгоо. Өөдөөж юу? Үгүй. Өө. Тэгээ яах юм? Харин нэстэггүй. Би өнөөдөр чамайг гоё мөзлөө заяа сонсож байгаарай. За. Би зорилгоо бичсэн байхгүй юу? Зорилгоо. За. Ойрын өдрүүдэд би ш тийм ээ хичээлээ сайн хийгээд энэ өдрөлдөө онц гарна 2 өдрийн турш шүлгээ цээжиж самбарынхаа урд гарч уншин тэгээд бас өндөр олно. Өндөр олноо. Би үгүй та шүдэрхээ. Эдгээр зориг гэсэн те шүдэрхээ. Би заавал биелүүлэх ёстой. Гэтэ хамгийн гол нэстэггүй. Би эхний хоёрыг болохоор хийх аргаа олцсон. Шүдэрхээ. Хамгийн гол нь 3 дахь нь хийх аргаа олохгүй байгаа маа. 3 дахь хийх аргыг нь би олчлоо. Чи юу? Надад туслаач тэгвэл. Шүдэрхээ. Өндөр болох гэж штэ. Тийм. Өндөр болох арга би мэднэ. Тэгвэл надад заагаад өгдөгөө. Яагаад би өндөр болох аргыг сайн мэддэг ч мэдхөө. Яагаад гэвэл нэстэггүй чи өндөр алахаараа өндөр алах аргыг маш сайн мэдж байгаа. За тэгвэл хамгийн ихний арга гол чи таатаа шийдэрхээ. Би хүн олохтой сайн чинь чи таахтай сайн болоор одоо. Тийм үү? Өндөр алах. Өндөр өсөхдөө гол өмсөх. Тэгэхээр хүний хөлн жоохон ядардаг гэсэн хүүхдүүдийн хөл. Шүдэрхээ би хэллээ ярьсан. Заадаг. Яах вэ гэхлээр хамгийн хүчтэй хоёр чихийг найзыг авчирж агаад нэг нь хөлнөөс чинь нэг нь толгооноос чинь хоёр талаас нь ингээд айгүй хүчтэй татаад тэгчих юм бол өндөр алчин. Хөөх. Тэгээ сунаад өндөр олчих юм уу? Тий. Ямар арга вэ? Тэгвэл тэгээд таньстаггүй. Үнстэггүй. Юу гэж тийм байд юм бэ шүдэрхээ? Би тоосон байхгүй юу чамаар идэгцэн. Шүдэрхээ чамааг хүн хоёр талаас нь татах юм бол инээдтэй харагдана штэ. Тэгээ би бас өвдөг байгаа те. Шүдэрхээ. Чи ийм хөглдөө мэдхүү. Ямар Ингээл гадаад үг хэлээд идэг. WhatsApp даа гэл.
Нэг амтан байдаг. Таараа. Наа чи Bugs Bunny штэ. Тийм. Bugs Bunny өндөр шүү. Тэгэхээр Bugs Bunny. Bugs Bunny юу иддэг вэ? Лоо идэх юм уу? Би лоо идэх юм бол зөндөө өндөр болно. Шүдэрхэн би лоон дуртай. Тэгээ би дандаа лоон иддэг. Өглөө лоонтай хоол идэнэ. Тэгээд ер нь л дандаа лоонтай юм идэхлээр амархан өндөр болдог байхгүй шүдэрхэн. Нэстэггүй. Би надад гаргаж хэрэгжүүлж чадахгүй. Яагаад гэх юм бол би лоон дурггүй штэ. Лоон Би лоон ерөөс идэж чаддгүй юм. Лоон идэж чаддгүй. Тэгээд чи түрүүн би нэг лоонгийн зурагтай аймс чамд бэлгэсэн чинь баярлахгүй байсан юм уу? Тэгээ би тэр жирс өмсөөгүй. Би бас Bugs Bunny дурггүй. Яагаад? Яагаад гэвэл Bugs Bunny дандаа анги болгонэрээ лоон иддэг штэ. Тийм. Тэгээд өндөр болсон байхгүй юу? Хөөе нэстэггүй. Лоон идэхээс өөр өндөр болдог арга байхгүй юу? Лоон идэхээс өөр өндөр болох арга. Тий. Нэг арга байна. За ямар арга? Идэхдээ дасгал хөдөлгөөн банк юм. Банк хөдөлгөөнтэй яжгаад тэгээд сонголт зөндөө хийн. Тэгээд банк л хөдөлж явах хэрэгтэй шүдэрхээ. Оо. Би бас наадыг чинь хийж чадахгүй штэ. Би биеийн тамирынхаа хичээл бас дурггүй. Тэгээд бас сургуулийн дасгал хийхээр миний энэ хөл өвдөд байд юм аа. Оо, хөдөлгөх дурггүй гэж үү? Тийм. Тэгвэл шүдэрхээ лоон л итгэл болж дээ. Дасгал хийснээс лов идсэн ч уул намархан л та. Гэтэл яа тийм блэ? Юурээсөө өндөр болох зорилгоо хасчих уу? Өндөр болох зорилгоо хасчих уу гэж үү? Тий. Тэгээ шүдэрхэн чи яах юм? Болоод Би болохгүй штэ. Өө тийштэй. Би дандаа эрэгтэй хүүхд болохоор болохдохоо боддог болохоор болно гэж хэлжтэй. Шүдэрхэн чи том болоод ихч болоод тэгээд ээж болоод тэгээд эмээ болсон ч гэсэн ийм намхан яваарай яах юм уу? Харин тийм ээ. Тийм болохоор би бол өндөр алмаар байсан байхгүй. Гэхдээ өндөр болох зорилгоо биелүүлэх арга айгүй хэцүү юм байна. Шүдэрхэн лоо идэх тийм хэцүү гэж үү? Яагаад? Шүдэрхэн би нэг юм асууя. Бид нар заримдаа гэрийн хоол хүнс дуусчдаг тий? Би ерөөсөө нэг үлгэр ярьж өглөө. Заадаг. Эртээ урдын цагт нэгэн мөнхийн хотхон гэдэг газар намхан шүдэрхэн амьдардаг байжээ. За тэгсэн чи яасан? Тэгсэн чинь тэднийх үнэхээр их хоол хүнстэй очоо ерөөсөө идэж уух зүйлээр дутагдаж гачигддаггүй байв. Тэгсэн чинь өдөр хоног өнгөрөх тусам хоол унтнаас нь идээд багсагсаараад ихэнх хоол хүнс нь дуусчих. Оо яана одоо? Тэгсэн чинь Яаж үлдээг юм уу? Гүү юм үлдсэн. Юу үлдсэн? Шүүдрэгэл лоо иддэг болохоор дандаа лоо үлдсэн байжээ. Оо тэгээд шүүдрхэн зөндөө өсч тэг бүр өсөөл ээж. Тэгээд өсхийн эрхэнд лоо идчихээ. Тэгээд лоо идээд яах вэ? Нэстэггүй үлгэрээ лоо идээд шүүдрхэн өндөр олжээ гэдээ дуусчихдаг хөө. Тэгвэл чи лоо идэх үү? Гэтэ би амсаж үзье. Амсаж үзье. Чи амсах юм бол баг жаахан өндөр болно шүү. Гэтэ яхав амсаж үзнэ би хэрвээ амсаж байгаа юм бол дартаа болох юм билээ. Тийм шүдэрхээ. Нэстэггүй үлгэрээ дуусгаач чи. Дайжи би үлгэрээ дараа нь дуусгана. Би лоо айдрын нөгөө. Хаач байгаа юм бэ? Би лоо авцаргаар явж гин. Лоо авчиргаараа нэстэггүй нэрнгээс надад лоо идүүлэх байгаа юм бах та. Одоо би яана? Нэстэггүй. Лоо авчирч. Яа. Тэн. За шүүдрэх би штэ зөндөө өндөр. Шүүдрэх харин намхан болслоор би ихийг нь өглөө. Нэстэггүй би жигийн идчихэл та. Гүй чи ихийн идвэл зөндөө өндөр болно штэ. За.
Шүүдэрхэн. Хэрвээ чи ингээд жижигнэр ингээд ингэж идэх юм бол зөндөө удаж дуусах. Тэгэхээр чи Томац. зөндөө удасны дараа өндөр болно гэсэн үг шүү дээ. Тэгвэл би томац зэрэгтэй басгүй. Газ танаа хазаад идээд дуусчих юм бол хурдан өндөр олно. Хүнддэггүй. Ловон ч бас тийвч амтгүй биш юм байна. Амттай юм штэ. Шүүдэрхэн магадгүй Хөө нэрэда. Ловонгоос гой витамин амтагдж байна. чи ловон дургу болох үедээ ловон тэр үед мууц ловон идчих юм болов. Тэгсэн болов. Тэгээд чи бүх ловон тиймгээ ботцсон баха. Ловон яг өндөл гой амттай ш. Яг тэгсэн байна. Хүнддэггүй. Ловон идэж чи аварга юм байна. Тий. За би үлгэрээ дуусглаа. Ингээд шүүдэрхэн зөндөө өндөр болжээ. Шүүдэрхэн Гой төстэй үлгэр байна да. чи ловон идэхгүй ингээд намхан байгаа л ах юм бол энэ үлгэр ингэж дуусах байсан. Шүүдэрхэн ловон дургу учраас байгаа зүйлээс сэтгэл хангалуун байхгүй ловон голсоор агаад намхан хэмээрээ үлджээ гэд тэгээд доссон бол хүүхдэд чамайг шаалах байсан да. Тэгвэл бадаад гондрах юм байна тийм ээ? Гой. Би тэгвэл зарилгаа биелүүлэх алхмаа би хийж чадлаа. Алхам алхам гэж юу юм шүүдэрхэн? Эсвэл Алхам гэж би мэдэн л дээ шүүдэрхэн. Зорилгоо биелүүлэх алхам гэж. Бид нар зорилгоо биелүүлэхийн тулд зөндөө их алхах гэсэн хэрэгтэй юм уу? гээгүй эсвэл ингэдэг байхгүй да. Зорилго маань зорилгыг уул гэж үзэх юм бол тэгээд бид нэр зорилгоо хүрэхийн тулд тэр уулын орой дээр нь гарна гэж үзэх юм бол бид нэр уул руу алхаж байгаа нэг алхмыгаа зорилгоо биелүүлэхийн тулд хийж байгаа нэг үйлдэл гэж бодож болох байхгүй юу? Тийм болохоор би өндөр олох зорилгодоо хүрэхийн тулд би өнөөдөр ловон идэж байгаа нь миний зорилгодоо хүрэх алхам болж байгаа гэсэн үг. Тийм байж тээ шүүдэрхэн. Тэгвэл чиний өндөр олох зорилгот ловон маш их ловон идэх юм бол чи зөндөө алхам хийгээд амархан үрж чадна шүүдэрхэн. Тэгээ нададаа та нар ч гэсэн зорилготой байгаа бол зорилгоо яаж биелүүлэх вэ гэж бодож байгаа бол зорилгоо биелүүлэх алхмуудаа бичээд нэгээр шийдсэрээ. Шүүдэрхэн би өөрийнхөө өндөр олох зорилгын алхмыг авчихсан. Тэгээ мэдээж найзуудаа ловонгоос өөр өндөр болгодог бусад хүнсний ногооноо зөндөө байдаг шүү. Харин энэний хамгийн гол чухал ойлгох гэсэн зүйл бол байгаа юмдаа сэтгэл хангалуун байгаарай, битгий голоорой гэсэн юм шүү. Ойлгосноо шүүдэрхэн. Нададаа бүгдээрээ хамтдаа зорилгоо биелүүлэхийн тулд урагшаага алхам алгамаар урагшилцгаая. Ингээд найзуудаа бүгдээрээ хэвтэрхэн амьдралцгаая. Тэгээ Мөрөдөлтөө нисцгээе. найзадаа харанхуйч гэрэлтээрээ Хааны хүүхдүүдээ